Дугуйгаар чийж арлыг бүтэн дээрх соло аяллын тэмдэглэл part 4. Аяллын маань сүүлийн өдрийн өглөө өрөөндөө цайгаа уучгаад замдаа гарах гэж байна. Миний аяллын хамгийн үзээтэй өдөр бол энэ өдөр байна. Яагаад гэхээр орой 5 цагаас өмнө дугуйгаа хүлээлгэж өгөх ёстой байгаа. Гэтэл өвдөг маань өвдөөд ерөөсөө урагшлах шин жалга байна. Жүүгийн зүүн хойд яг энэ хэсэг нь бүр энгийн үедээ ч гэсэн салхи хийхтэй онц байдал зарлах юм бол далайн шуурга их болдог хэсэг нь гэсэн. Тэгээ мэдэгдэжээ. Жиж агаад харахад л 500 м явлаа гэсэн бичгтээ тааралдана. Салхин сэнсний дагуур яг явж өнгөрнө. Эхэндээ өвдөөд ерөөсөө тэсгэд мөнхөр хэцүү байсан. Сүүлдээ замынхаа уртад бодолтой дарагдаад хөлөө өвчнөө ч гэсэн анзаархаа болсон байсан. Хотын дүүрүүгөө оронгуудаа эмийн цангаас өвчин нам дахч цацаад аяллаа үргэлжлүүллээ. Тэгээд далайн харж явсаар агаад өнөөдөр 4-өөс өмнө чэйжүүгээ хотын төвд ороод ирлээ. Замдаа захаар ороод найз залуудаа болон 2 дүүдээ урсгалын аваад тэгээсээ шууд дугуй түрээсхийн газар руу явсан байгаа. Дугуйныхаа тооромсыг эвдэлсэн гээд 10,000 вон нэмж өгсөн сертификатыг хэвлүүлж аваад инхүү дугуй аялал маань амжилттай өндөрлөө. Аяллаа дуусгаад шууд оройн буцах тикет авсан байсан. Шууд буцна гэхээр хайрын санагдаад хийх яаралтай ажил байхгүй болохоор дахиад нэг хоног орууллаа. Хэрвээ олон хүн сонирхч байвал энэ аяллахаа нийт зардлыг харуулсан бичлэгийг тусдаа оруулж болж байна. Сонирхож байгаа хүмүүс үлдэгдлээ үлдээгээд өгөөрэй.